Татварлагч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн цахим сургалтаар Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А264 дугаар тушаалаар батлагдсан татварын хян шалгалтын үйл ажиллагааны журмыг танилцуулгаар бэлдсэн байгаа. За тус журам нь бол нийтээр дагаж мөрдөх хэрэгцсэн баримт бичигтээр бүртгэгдсэн 2020 оны 1 сарын 1-ээс бол хэрэгжиж байгаа ийм журам байгаа. За журмын гол зорилго нь татварлагчийн татварын хууль тогтоомжийг хэрэгжилтэнд хяналт тавих, татварын хян шалгалтыг хийх, үйл ажиллагаа зохион байгуулах, хууль тогтоомжийг зөрчигөөс урьдчилан сэргийлэх, мөн хариуцлага тооцож шийдвэр гаргах түүний биелтгэл хангах зорилготой ийм журам байгаа. Татварын албан зөвхөн татварын хян шалгалт хийхээс гадна татвар төлөгч хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, нийтлэг гарч байгаа зөрчилтэй холбоотой сургалт семинарыг зохион байгуулах, татварлагчтай хамтран ажиллах эмчиг үүрэг хүлээж байгаамаа. Татварын албан нь хян шалгалт эхлэхээс ажлын 10-аас доош өдрийн өмнө хян шалгалт хийх талаар татварлагчид бол утсаар, шуудангаар, цахимаар бол мэдэгдэнэ. За та бүхэнд татварлагчийн оролцоо хэсгийг танилцуулъя. Татварлагч нь татварын хян шалгалтын өдөржингөө томилолтоор танилцсан. Татварлагч нь бол хян шалгалтын ажил эхлэхээс 10-аас доош өдрийн өмнө татварын албанд хууль заасан хүнтэн үүсэх шалтгаан үүссэн тохиолдолд хян шалгалтын ажлыг хойшлуулах хүсэлт бол харьяа дүргийн татварын албандаа гаргаж болно. Татварлагчийн хян шалгалтыг бол томилолтын хугацаанд шуурхай хийх нөхцөлөөр боломжоор нь хангах үүрэгтэй. Татварын хян шалгалт хийхээр л татвар төлөгчд бол мэдгснээс хойш тайланд бол залруулга бол хийхгүй. За татварлагч нь татварын албаны шийдвэрийг эс зөвшөөрвөл татварын албаны шийдвэрийг гардаа авснаас хойш 30 хоногийн дотор захианы болон шүүхийн журмаар бол гомдол гаргах хэрэгтэй маа. За та бүхэн татварын хян шалгалтын үйл ажиллагааны журмыг зураглаар бол танилцуулъя. За татварын хян шалгалтыг дараах байдлаар төлөвлөдөг. Эрсдэл суурилсан татварлагчийн хүсэлтээр. За эрсдэл суурилсан хян шалгалт гэдэг нь бол татварын албаны зүгээс жил бүр эрсдэл бүхий татварлагчийг бол тодорхойлон хян шалгалтнаар хамруулдаг байгаа. Татварлагчийн хүсэлтээр гэдэг нь бол татварлагч өөрөө татварын хян шалгалтанд орох хүсэлтэд хариу татрын албуудад бол гаргаж өгдөг. За тухайлбал бол нийтлэг гардаг хүсэлт нь бол татан бөгдөх, бусад аж ахуйн хүчийг шилжүүлэх, алдагдлаа баталгаажуулах, зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөх, тухайлбал одоо аж ахуйн хоорондоо нэгдэх, мөн нийлэх. За аль эсвэл татварлагч өөрийнхөө татварын санхүүгийн байдлаа бол тодорхойлох, эрсдлээ бол арилгах зорилгоор өөрийн хүслээр бол хян шалгалтанд орох боломжтой байгаа. Татварлагч нь өөрийн хүслээр бол татварын хян шалгалтанд хамрагдж байгаа тохиолдолд тухайн татварлагч нь эрсдэлгүй байвал илдэх бас тухай бүрэлд гарна. Өөрөөр хэлбэл цаг хугацаа бол энэх боломжтой болсон байгаа гэж ойлгож байна. Хян шалгалтын хэлбэрийг бол бүрэн болон хэсэгчсэн гэж хоёр хэлбэртэй байгаа. За бүрэн гэдэг нь бүх төрлийн татварын ногдуулалтын төлтийн байдал хян шалгалтыг хийж байгаа бол хэсэгчсэн гэдэг маань нэг буюу хэд хэдэн татварын төллийн ногдуулалтын хян шалгалтыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл нөхцөлтэй албаны төрлөөр, үйл хөдлөмгийн төрлөөр гэх мэтчлийн төрлөөр нь хэсэгчлээд хийхийг хэлж байгаа. Хян шалгалтыг дараах байдлаар ангилж байгаа. Нэгдүгээр бол нарийн төвхтөө энгийн хялбаршуулсан. За нарийн төвхтөө хян шалгалт гэдэг нь салбарын мэргэжилтэнгүүд гадаад ирэх бүхий байгууллагатай хамтран ажиллах, үн шилжилт, татварлах зайлсхийх эсрэг ерөнхий дүрмийг бол ашиглах. Ер нь бол цар хүрээ томтой хян шалгалтыг хэлж байгаа. За энгийн хян шалгалт гэдэг нь бол уламжлалт буюу одоо өмнө нь хийгдэж байсан хян шалгалтыг хэлж байгаа. За хялбаршуулсан хян шалгалт гэдэг нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл үндэслэн тайлан тулан өнгөрсөн үеийн татварын ногдуулалт төлөлтийн байдлыг цахим хэлбэрээр хийх хян шалгалтыг хэлж байна. Энэ хялбаршуулсан буюу цахим хян шалгалтыг бол хийснээр татварын ногдлыг бол тухай бүр төлөвлөх, эрсдлийг бол тухай бүр илрүүлэх, тайлан засварлан үнэн зөв тайлагнуулах боломжийг бол бий болгох татварлагчид бол бий болгож байгаа. За ингэснээр татварлагч цаашд бол эсэлгүй байх бол боломжтой болж байгаамаа. Хян шалгалт нь зайлшгүй өдөржингөө томилолтоо хийгдэнэ. За өдөржингөө дотор нь ерөнхий болон тусгай өдөржингөө хоёр ангилж байгаа. За ерөнхий өдөржингөө гэдэг нь бол нийтлэг одоо хян шалгалтанд ашиглаж байгаа өдөржингөө байдаг бол тусгай өдөржингөө нь бол хян шалгалтанд бол хамрагдах татварлагчийн үйл ажиллагааны цар хүрээ онцлог бусад одоо төрийн болон бусад байгууллагууд бол хамтран ажиллахад бол тусгаалсан хэрэгэлдэг юм өдөржингөө бол илэрхийлж байгаамаа. За хян шалгалт нь бол бэлтгэх, гүйцэтгэх, дуусгасан 3 шаттайгаар хийгддэг байгаа. Хян шалгалтын үр дүнгээр нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн үртгийн албан дотор ногдуулалт, төлөлтийг бол хянан баталгаажуулсан акт, илтгэх хугацааг бол үлдэнэ. За эдгээр нь бол захиргааны акт юм аа. Захиргааны акт гардуулах үйл ажиллагааг танилцуулъя. Татварын албаны үйлдсэн хүчин төгөлдөр шийдвэрийг ажлын 7 хоногт татвар төлөгчд бол эсвэл түүний итгэжимчлэн төлөөлөгчд бол гардуулнаа. Хэрвээ ажлын 7 өдөрт гардуулах боломжгүй эсвэл
гардан аваагүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 өдрийн дотор хувийн хэрэгт бүртгэгдсэн хаягаар шуудангаар илгээх болно. Татврын алба нь татврын акт илтгэх хуудсыг гардуулахдаа хууль тогтоомж заасны дагуу гомдол хүсэл гарах хэрэгтэйг татварлагчид бол танилцуулан гар үсэх сурвалнаа. Татварлагч нь татврын албаны шийдвэрийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн эс зөвшөөрвөл тухайн бүртгэлтэй татврын албаны маргаан таслах зөвлөлд шийдвэрийг гардаа авснаас хойш 30 хоногийн дотор захааны болон шүүхийн журам оруулалт гаргах хэрэгтэй юм а. Татврын ерөнхий газрын том татварлагч хариуцсан татврын албанд бүртгэлтэй бол татврын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд. Нийслэлийн татврын газар дүүргийн татврын аялалцад бүртгэлтэй татварлагч нь нийслэлийн татврын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд. Орон нутгийн татврын албанд бүртгэлтэй бол тухайн орон нутгийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргах боломжтой. Хэрвээ татварлагч нь маргаан таслах зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхийн журмаар шийдвэрлэх боломжтой юм а. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.